Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас 2019 оноос эхлэн Про подкастыг бэлтгэн хүргэж байгаа лээ. Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, зөрчлийн болон эрүүгийн хууль тогтоомжийг таниулах үүднээс нийт 75 дугаарыг 7 хоног бүрийн цувралаар бэлтгэн хүргэжээ. Прокурорын байгууллагаас хүүхд бүрийн төлөө урьяндаар хүүхдийн эрх нэгдсэн аяныг 3 сарын хугацаанд зохион байгуулж эхэлсэн бөгөөд аяны хүрээнд 4-р сарын подкастын эхний дугаараараа хүүхдийн эрхийн асуудлын дундаас эцэг эхчүүдийн буруутай үйлдэлийн улмаас хүүхэд хохирдгүй гэх асуудлаар Баануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор инх буянтай ярилцах гэж байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн подкастт оролцож байгаадаа баяртай байна. Бид өнөөдөр хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж байгаа шүү дээ. Тэгэхээр томчууд эцэг эхчүүдийн буруутай үйлдэлээс болж хүүхдийн эрхийн зөрчил ер нь хэр их гардгийн болоо. Хүүхэд эсэминд амьдрах, альва нөлөөллөөс хамгаалуулах, гэр бүлийн болон нийгмийн орчинд амьдрах хэрэгтэй байдаг шүү дээ. Гэхдээ юуны төрөнд гэр бүлийн гишүүд маань хүүхдийн хайрлаа хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй гэдгийг бид сайн мэднэ. Бидний эргэн тойрон хүрээлэн байгаа орчин маань хүүхдүүд муу үлгэр дуурайлал, муу нөлөө үзүүлснээс болоод хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болж байна. Бүр цаашлаад гэмт хэргийн холбогдогч болсоор байгаа. Хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байгаа гол шалтгаан юу байна вэ? Эцэг их асран хамгаалагчид хүүхдээ 18 нас хүртэл нь харах үүрэгтэй идэх шүү дээ. Гэтэл энэ үүргээ биелүүлэх өгөөс хүүхдүүд хохирох тохиолдол их гарч байна уу? Эцэгчүүд бол хүүхдтэйгээ маш сайн ярилцах шаардлагатай байна. Эцэгчүүд маань хүүхдтэйгээ ярилцдаггүй, цаг зав гардаггүй. Хараа хяналт муу байгаад холбоотойгоор бол хүүхдүүд альва гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдол бол маш их гарч байна. Энэний ганц нөлөө нь гэвэл одоо сошиал хэрэглээ, ухаалаг гар утасны хэрэглээ, цахим орчин ихээр нөлөөлж байна. Тийм учраас одоо эцэг эхчүүд хүүхдийнхээ ярилцах хэмжээнд нь тохируулаад хүүхдтэйгээ нээлттэй ярилцдаг баймаар байна. Үүнтэй холбоотойгоор нэгэн жишээ дурдвал нэгэн дунд сургуулийн охин фэйсбүүкээр өөрөөсөө эдэн насаар ах хүнтэй харилцаж байгаад уулзаад хүчрхийлэлд өртсөн тохиолдол гарсан. Хүүхдийн эрх зөрчигдөхөд нөлөөлж байгаа хүчин зүйлсүүд юу байна вэ? Мөн эцэг эхчүүдийн зүгээс ямар алдааг түгээмэл гаргадаг вэ? Гэр бүлийн хүмүүжил нь хүүхэд цаашид хүн болж хөгжих үнд суурь нь болж байдаг. Гэтэл эцэгчүүд хүүхдийнхээ дэргэд хүчрхийлэл үлдэж, архитан согтуурч, хар тамхи мансууруулах утсыг хэрэглэж байна. Хүүхэд бол нийгэм гэр бүлийн тусгал гэдэг шүү дээ. Тэгэхээр хүүхдийн орчин хүүхдэд ямар нөлөөлөл үзүүлж байгааг анхаарах ёстой байна. Хүүхэд гэмт хэргийн холбогдогч болоход суурь хүмүүжил маш чухал нөлөөтэй байдаг юм биш үү дээ. Эцэгчүүд хүүхдтэйгээ нийлээл цахим тоглоом тоглоод байдаг шүү дээ. Хүүхдтэйгээ дэргэд хүчрхийлэл үлдэж гин, хараал хэлж гин, архитан согтуурж гин. Тийм байдлаа хүүхдтэй өөрөө харуулж чад чи онц сурсангүй, чи сайн сурсангүй, онц дуу авсангүй гэд босод руу дутагдлаач их тохиолдол их байдаг. Тэр дутагдлаа болохоор багш бол нийгмийн ажилтан сургууль цэцэрлэгийн багшаас ихээхэн хайдаг л да манай эцэгчүүд. Иймд эцэгчүүд өөрсдөө эхлээд дүгнэлт хийж өөрийгөө өөрчлөхөд анхаарах ёстой байна. Хэрвээ таны хүүхэд гэр бүлийн орчинд эцгийн гар дээр байхдаа зөв хүн болж төлөвшөж чадаагүй бол өсөж том болоод нийгмийн орчинд гарахдаа ороход нь маш хүнд хэцүү байх болно. Үүнийг л манай эцэгчүүд сайтар ойлгож ухамсарлах хэрэгтэй. Хүүхдийн эрх хаана илүү зөрчигдөж байна вэ? 2021 оны байдлаар Баануур дүүргийн прокурорын газраас судалгаа хийж үзсэн. Судалгааны явцад бол гэр бүлийн орчинд хүүхдийн эрх маш ихээр зөрчигдөж байна гэсэн статистик тоо мэдээ бол гарсан байгаа. Ялангуяа энэ маань гэр бүл салалт, архитан согтууралд эцэг эхийн үүрэг хариуцлахгүй байдал, хүүхдийн хүмүүжилд бол сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр энэ бүгдээс дүгнэхэд хаана хамгийн ихээр хүүхдийн эрх зөрчигдөж байна вэ гэхээр гудамж талбай олон нийтийн газар гэхээсээ илүү гэр бүлийн орчинд бол хүүхдийн эрх ихээр зөрчигдөж байна гэж ойлгож болохоор байна. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн талаараа өөрөө мэдээлж чаддгүй шүү дээ. Тэгэхээр энэ талаар хэрхэн мэдэх боломжтой гэдэм болоо? Хүүхэд хүмүүжлийн эхний хичээлээ гэр бүлээсээ олж авдаг. Гэр бүлийн амьдрал, хүмүүсийн байр байдал, хоорондын харилцаа нь хүүхдэд ямар нэгэн эргэлзээгүйгээр дагах мөрдлөг амьдралын суурь зарчим болчдөг. Тэгэхээр хүчирхийлэлд өртсөн хүүхдийг дараах аргуудаар бол таньж мэдэх юм л да. Бага насны хүүхдийн хувьд бол хөлд орохгүй байх, хэлд удаан орох, өсөлтөн зогсох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг бол дунд насны хүүхдүүдийн хувьд хичээлдээ хоцрогдох, эмх цэгцгүй хувцлах, ариун цэвэр сахихгүй байх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Иймээс цэцэрлэг сургуулийн багш, нийгмийн ажилтан, эмчнэр тухайн хүүхдийг хүчирхийлэлд өртсөн талаар мэдсэн бол энэ даруй холбогдох байгууллагад нь мэдээлэх шаардлагатай байна. Баануур дүүргийн хувьд хүүхэд хохирсон, хүүхэд гэмт хэрэгт холбогдсон нийт хэдэн хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа талаар товч мэдээлэл өгөөч. Бид 2022 онд хүүхэд тохирсон хэрэгт судалгаа хийж үзэхэд 2020 онд 11 хүүхэд,
2021 онд 8 хүүхэд гэмтгэрийн улмаас хохирсон нь өмнөх онтой харьцуулахад 28%-аар буурсан үзүүлэлттэй байгаа юм а. Хүүхэд хохирсон гэмтгэрийн үзүүлэлт буурахад нөлөөлсөн хүчин зүйлсүүд нь юу юм болоо? Багнуур дүүргийн прокурорын газраас гэмтгэрийн улмаас бага насны хүүхэд тохирсон болон өсвөр насны хүүхэд холбогдсон гэмтгэрийг мөн гэр бүлийн хүчирхийлүүлэлт гэмтгэрийг дагнсан прокуророор хэн шийдвэрлэж байгаа нь чухал ач холбогдолтой байгаа юм а. Хүүхэд ер нь гэмтгэрийн хохирогч эсвэл холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх талаас нь та эцэг их асран хамгаалагч нарт зөвлөгөө өгвөл эцэг эхчүүд үлгэрлэж дагуулж сурахтай хойр хандаад зөвхөн өмсөж зүөх идэж уухт нь анхаарлаа хандуулад байна. Гэхдээ сүүлийн үед боловсралтай аливаа учрыг ойлгодог мундаг эцэг эхчүүд олон болжээ. Хамгийн чухал нь хүүхэд орчноос аяндаа бүхнийг сурч байдаг. Тиймээс хүүхдийн анхаарал халамж тавьж хаана юу хийж яваад байна, ямар хүмүүстэй найзлан нөхөрлөд яваад байгаад нь тодорхой хэмжээнд нь хяналт тавьж байх хэрэгтэй байна. Ялангуяа шилжилтийн насны хүүхдүүдтэй эцэгчүүдийн зүгээс илүү их анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хүүхдүүд гэмтгэрийн хохирогч болсон тохиолдолд хамгийн түрүүнд хаана хандах ёстой вэ? Хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах хамгийн ихний хариуцлага хүргэх 1 номерын субъект бол мэдээж эцэгчүүд. Хүчирхийллийн хохирогчдын зарим нь хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй. Мэдсэн ч өөрийнхөө болон гэр бүлийн нэр хүндээ боддог. Санхүүгийн хувьд ч хүчирхийлэл үлдэгчээс хараад болсон байдаг. Дахин хүчирхийлэлд өртөж улам их өвдөлт шаналлалт мэдрэх вэ гэдэг айдсаасаа болж ихэвчлэн хуулийн байгууллагад хандахгүй байна. Тиймээс ихэнх тохиолдолд хүчирхийлэл урт удаан хугацаанд үргэлжилж улам даамжирсаар байна. Үүнийг харгалзан гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуульд иргэд болон төрийн бус байгууллагын ажилтнгээд бүх хүн мэдээлэх үүргээ ухамсартайгаар хэрэгжүүлдэг баймаар байна. Тэгэхээр хүүхдүүд гэмтгэрийн хохирогч болсон тохиолдолд хамгийн түрүүнд хаана хандах ёстой байдаг вэ? Тухайн хүүхэд хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийг нууснаар ер нь ямар эрсдлүүд бий болдог вэ? Хохирогч хүчирхийллийг дахин хамсахгүй тулд магадгүй өөр хүүхэдтэй олон дахин айдас мэдрэгдэхгүй тулд хүчирхийллийг дуугүй твцээрлэдэг. Өөрийн эцэг их хамаатан садангасаа ч хүчирхийлэлд өртөж байгаагаа нуух нэлгүй. Хүчирхийлэл үлдэж ийм байдлаараа даамжирсаар хохирогч амнасаа алдах эсвэл хохирогчийн биед хүнд гэмтэл учрах эрсдэлтэйг эргээд санах ёстой. Иймд гэр бүлийн хүчирхийлэл урт удаан хугацааны энэ тойргийг таслан зогсоох, хохирогчийг эртгэлрүүлэхийн тулд хүнлэнгийн хүний мэдээлэл хамгийн чухлаа. Тиймээс иргэдэд хандаж хэрвээ хүчирхийллийг мэдсэн, харсан, сонссон бол заавал цагдаагийн байгууллагад мэдээлэхийг хүсэж байна. Таны өгсөн мэдээллийн ачаар хохирогчийн амнаас эрүүл мэнд тухайн гэр бүлд байгаа бүх хүүхдүүдийг аврах боломжтойг сануулъя. Энэ удаагийн Про подкастын дугаараараа хүүхдийн эрхийн асуудлуудын дундаас эцэг эхчүүдийн буруутай үйлдэлээс болж хүүхэд хохирдгүй хэмээх сэдвийн хүрээнд Багнуур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Инх Буянтай ярилцлаа. Хүрэлцэн ирсэнээр баярлалаа. Өнөөдрийн подкастт оролцсонтой маш их баяртай байна. Улсын ерөнхий прокурорын газраас хүүхэд бүрийн төлөө уран дор аяныг улсын хэмжээнд 3 сарын хугацаанд өрнүүлж байгаа лээ. Үүнтэй холбогдуулан улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас Про подкастаараа хүүхдийн эрхийн асуудлуудыг та бүхэндээ цуурлаар хүргэх болно. Та бүхэн подкасттай холбоотой мэдээлэл авахыг хүсвэл олон нийтэд харилцах албанд хандаарай.